За өнөөдрийн бичлэгээрээ үйлдвэрийн гарал үүсэлтэд тавилга яагаад авах ёстой вэ гэдэг дээр нэг жаахан тайлбар хэлье. За хятад хэдэн мянган үйлдвэр байгаа. Хэдэн мянган загварууд байнга ингэ шинжлэгдэж, өөрчлөгдөж ингэж байдаг. Тэнгүүд нөгөө загвар солигдох болгонд хуучин бодонгаа өгөө, шинэ бодон ингэж авах иймэрхүү загварууд байдаг. Тэгээ дуурамал үйлдвэр гэдэг нь хүний өгсөн загвар болгоныг дуурайгаад хийдэг юм үйлдвэр байдаг байхгүй юу? За тухайн үйлдвэрүүд болохоор хуучингийн авсан бодингийнхаа парланыг дахин ашиглаад хямд бодин гэж гаргаж ирдэг ийм үйлдвэрүүд байдаг. Тэгэхээр нөгөө үйлдвэрийн гарал үүсэлтэд чанарын шаардлага хангасан олон улс руу гардаг, Европ руу гардаг ийм бодингууд ч гэдэг ингээд тайлбарлаад байгаа маань. За хаягдал ийм бодингийн парлан дахин боловсруулаагүй тийм шинээр хийдэг. За бүх чанарын шаардлагыг хангасан ийм олон улс руу гаргахыг боломжтой ийм чанартай бодингууд ч угаас арай өөр байдаг. Мэдээж нөгөө хаягдмал ийм бодингийн парлан ашигладаггүй учраас арай нөгөө бусад загваруудаас үнэтэй байдаг. Тэгээд яг нөгөө хүний ингээд энэ загварыг хийх үг гингүүт нь хийн гэдэг ингээд явуулаад идэг үйлдвэр бол нөгөө яг тийм дахин боловсруулсан ийм бодингийн хямд парлануудыг ашиглаад нэг иймэрхүү бодин хийдэг. Тэгэнгүүт одоо манай үнэтэй үйлдвэрүүд яадаг вэ гэхээр энэ бодин хийх үү гэдэг нэг ийм загвар үгүй. Манай загвар биш гэж ерөөсөө хийдэггүй. Тэгэхээр яг над дээр бол ингээд хүмүүсээ асуусан бараа ерөөсөө байдаггүй шүү дээ. Монголд байгаа дэлгүүрүүдийн бараа би нийлүүлж чадахгүй гэдэг байгаа чинь одоо манай үйлдвэрүүд өөрийнхөө хийдэг бодинг л нэгдүгээрт хийн өөр ингээ хүний барааг ингээд энэ загварыг хийгээд өччих гингүүд хийдэггүй. Хүн болгоны загварыг хийдэг ийм үйлдвэр чи ийм тусдаа өөр үйлдвэрүүд идэг. Тэд нар маань болохоор ийм хямд парланыг хямд буюу дахин боловсруулсан парлан ашигладаг ч гэдэг юм уу. Иймэрхүү маягаар бүх зүйлээр ингээд өөр байдаг. За тэгээд чанартай үйлдвэр мэдээж нөгөө илүү үнэр ялгаруулдаг, үнэр ууршуулдаг ийм агаарт ийм ууршдаг ийм янз бүрийн тийм бодисоор одоо бүтээгдэхүүнүүдийг хийдэггүй. Дандаа нөгөө чанарын шаардлагат нийцсэн чанартай материалуудаар тухайн бодин тавилгыг хийдэг. Тэгэхээр нөгөө яалчгүй гарал үүслийн гэрчлэгээтэй чанарын шаардлага хангасан гэдэг утгаараа манай бараа жаахан өндөр үнэтэй байж магадгүй шүү. За тэгээ манай дээр болохоор мичи энэс гадна нэлээд 4-5 ийм яг аль биесний эрэхтэй яг админ өөрөө борлуулагч нь болсон ийм брэндүүд байдаг. Тэгээд энэхүү гоё брэндүүдийн загваруудыг та бүхэнд ингэ санал болгоод явж байгаа шүү. Манайхтай хамтаагаарай. Хоёр дахь гэж хэлж болно. За гэтээ мэдээж нөө парланы нягтан сайн байна ч юм уу байдаг мөртлөө ийм дахин боловсруулсан буюу ийм хаягдмал парлануудыг бас ашигладаг шүү. Тэгэхээр үйлдвэрийн гарал үүсэлтэд чанарын шаардлага хангасан гэж хэлээд байгаа маань болохоор ерөөсөө нөгөө ийм хаягдал парлан ч юм уу ийм муу парлан хэд хямд парланыг ашиглаагүй. За дээрэс нь чанарын шаардлага хангасан гэдэг нь болохоор эрүүл ахуйн стандартад нийцсэн үнэр ялгаруулдаггүй агаар тийм ууршдаг хорт одоо тийм бодис байдаггүй ийм чанартай тавилгануудыг яг үйлдвэрийн гарал үүсэлтэд дэлгүүр маань хийдэг. За манай дээр нэг аль биесний эрэхтэй хэд хэдэн брэндүүд байгаа ш тэ. Энэ брэндүүд маань болохоор дандаа олон улс руу гардаг, Европ руу гардаг. Мэдээж нөө бүх загваруудаа шив шинээр хийдэг. Хэд хямд үнэ бас өгдөггүй. Хямд үнэ өгдөггүй болохоор манай бараг үнэтэй ийм гэж яриад идэг. Гэхдээ олон улсын стандарт, чанар, шаардлага бүгднийг хангасан бараа яалчгүй үнэтэй байдаг шүү.